Гэхдээ инсулин дүжрэл маань өөрөө юу вэ гэхээр яг нөгөө юу шиг зоос шиг гэсэн. Инсулин дүжрэл маань нэгдүгээр одоо зоосны сүлд тал нь юу байна гэхээр инсулины хүлээн авахын мэдрэгч чанар буурах бол нөгөө талдаа инсулин нөгөө тал тоон тал маань өөрөө юу болчихж байгаа вэ гэхээр инсулины хит их ялгарл болчихж байгаа. Тэгэхээр инсулин дүжирж байгаа энэ маань болохоор бүх эсүүд биш. Зарим эсүүд. Бидний бүх эсүүд бол инсулины хүлээн авалтайгаа. Тэгтэл зарим эсүүд одоо юу гэдгийг өөхний эс ч гэдэг юм уу, илэгний эс ч гэдэг юм уу, нойр булчирхаан альфа эс ч гэдэг юм уу дүжирсэн байхад нөгөө талд нь хит их шүүрсэн инсулин маань бусад одоо булчингийн эд ч гэдэг юм уу те бусад одоо дотор эрхтний эдэд ингээд өөрийнхөө үндсэн үйл ажиллагаагаа гүйцэтгээд ахлаар тэнд бодисын солилцооны нөгөө тэнцвэрт байдал алдагдаад байна л гэсэн үг байна. Тэгэхээр зэрэг одоо хүмүүс ярьдаг сахар ихсчээ. Одоо би сахарын шижинтэй болчихжээ гэд ярьдаг тийм үү. Тэгээ яасан гэхлээр глюкоз тэр чинь одоо сахарын ихсчтэй гин штэ одоо төсөн дотор нь одоо зарим хүмүүс бол бүр чихэр хизээрээ сахартай болсон гин штэ гэж хүртэл ярьдаг тий. Тэгвэл нөгөө инсулин гэдэг юм чинь глюкоз гэдэг юмтай яаж холбогдоод байгаа юм бэ?